Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ хүзүүний арьс арчилгааны талаар мэрэгчлэлтийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна. Хэрвээ та нүүрсгээ цэвэрхэн харагдуулахыг хүсвэл эрүүнээсээ чээж хүртэлх зайг бүү мартаарай гэж гоо сайхны эмч мэрэгчлэлтэн хэлэв. Хүзүү нь маш хөдөлгөөнтэй хэсэг бөгөөд бид байнга л толгоогоо ийш тийш нь эргүүлж дохиж олон төрлийн хөдөлгөөн үлддэг. Хүзүүний булчингууд бараг амардаггүй тул хүзүү чээж хэсгийн арьс сунаж хурдан үрчлээддэг. Экспертанд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн бараг 20% нь хүзүү 40 наснда хямралын цагт хүрдэг гэж үздэг бол 97% нь хүзүүний шугам үрчлээс унжилтыг эмчлэхэд зориулагдсан хүзүүний тос хэрэглэдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мельбурн хотын арьсны эмч доктор Адам Шеридан хүзүү болон деколетийн хэсэг болох хүзүүнээс хөх хүртэлх арьс мөн гар, тохоо өвдөг нь хүний туулж өнгөрүүлсэн амьдралыг илтгэдэг гэж хэлжээ. Энэ нь арьс нэмгийн эмзэг байдаг ба өөх тус харьцангуй дутагдaltaй байгаа нь арьсны уян хатан чанар муудаж байгаа хөгшрөлтийн үеих шиг хүн бүрт илт харагдаж байна гэсэн үг гэжээ. Хүзүү чэжээ арчлах нь нүрээ арчлахаас дутахгүй чухал гэсэн ойлголттой болсон цагаас бүх зүйл эхэлдэг. Гоо сайхны зах зээлд биеийн энэ үйл тоомсролтой хэсэг болох хүзүүнд зориулагдсан тос, маасыг эмчилгээнүүд элбэг байдаг бөгөөд тэдгээрийн олонх нь эерэг өөрчлөлтийг авчирдаг. Олон тооны бүтээгдэхүүн арьсыг шинчилэхэд зориулагдсан идэвхтэй найрлагуудыг агуулдаг. Энэ нь хүзүүний хөгшрөлтийг удаашруулах боломжтой гэж доктор Шеридан хэлэв. Үүний зэрэгцээ арьсны эмчнэр ародод олиго, хит авиа, лазер зэрэг мэргэжлийн эмчилгээг санал болгодог. Эдгээр нь арьсны байгалийн өөрийгөө шинчлэх үйл явцыг сэргээж шинэ эрүүл коллаген болон арьсны эсүүд үүсгэхийг дэмжих зорилготой гэж онцлолоо. Арьсандаа өөрчлөлт хийж эхлэхэд хизээж оройддоггүй. Арьс гоо сайхны мэргэжилтнүүд ямар нэгэн хөгшрөлтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч хүзүү чэжний арьсыг байнга гарчилж байхыг зөвлөдөг. Тиймээс та бүхэндээ мэргэжилтний өгсөн зөвлөгөөг хүргэж байна. Үүнд нэгдүгээрт нь үнэртээ усны цацалтаа өвчл. Гоо сайхны мэргэжилтэн хэлэхдээ үнэртнийг цацгахдаа чэжиндээ шууд цацаж болохгүй. Учир нь үнэртээ ус нь гэрэл мэдрэмтгий байдаг тул нарны туяанд нөлөөлж арьсыг илүү ихээр гэмтдэг гэжээ. Хоёрдугаарт нь өдөр шөнөгүй хүзүүгээ чигшүүл. Крамидаар баялаг чигшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Хүзүү чээж нь олон тооны тосны булчирхай байдаггүй тул ихэвчлэн хуурай байдаг. Чигшүүлэгч тосны арьсыг уян хатан сайхан байлгахад тусалдаг. Гуравдугаарт нь арьсны мэргэжилтнээс зөвлөгөө авах. Гоо сайхны мэс засалж арьс арчилгааны мэргэжилтэн хэлэхдээ хавсарсан арьсны өнгийн хэсэг нь наранд гэмтэл учруулж байгаа хүмүүст ерөнхийдөө ультрак хэрэглэж арьсаа хангахыг зөвлөж байна. Энэ нь шинэ коллаген эластиныг идэвхжүүлдэг хит авиа эмчилгээ юм. Хүзүүний арьс арчилгааны тос түрэхэд үр дүнгээ хадгалж чэжний завсрыг үрчилхийг сэргийлэхийн тулд дээшээ харж нуруугаараа хэвтэн унтаарай гэж зөвлөж байна. Дөрөвдүгээрт нь арьс арчилгаагаа илүү сайн хий. Шөнийн цагаар А амин-димийн найрлагатай ретинол эсвэл тритинон зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь арьсны эсийн эргэлтийг хурдсгаж коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг. Ихэнх бүсгүүчүүд хүзүү чэжний арьсан дээрээ нүүрний цусаа түрхчдэг. Энэ нь тийм ч зөв арга биш гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Учир нь өөр биеийн хэсгүүдийн арьс харилцан адилгүй арчилгаа шаарддаг юм. Тийм ч учраас тухайн биеийн хэсэгт зориулагдсан бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Жишээ нь өдөр тутмын хүзүү чэжний арьс арчилгаанд витамин А болон витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх. Витамин А нь арьсны эдисийг хурдан хугацаанд түлжүүлдэг бол витамин С нь хөгшрөлтийг удаашруулан арьсыг цайруулах үйлчилгээтэй байдаг. Мөн арьсыг гүн чигшүүл арьсны үндсэн хэсэг болох эластин дэх ус болон уургийг нөхөн сэргээд залуужуулах зорилгоор галлурины хүчил түүнчлэн арьсан дээр угсан эсүүдийг гуйжуулж арьсны гадаргуу гүлгэр болгох үүднээс жимсний хүчилтэй бүтээгдэхүүнийг сонгороо. 5-дугаарт нь нарнаас хамгаалах тос хэрэглэх. Чэж хэсгийн арьс маш нэмгэн ба мэдрэмтгэд бол нарны туяанаас үүдсэн өрчлөө үүсэх эрсдэл харьцангуй их байдаг.
халууны үйлрэлт хит онгорхой хувцас өмсгös зайлсхийх хэрэгтэй. SPF 30 болон түүнээс дээш хамгаалалтаа нарны төсөв хэрэглээрэй. Нарнаас хамгаалах тос нь таны арьсыг эрт хөгшрөлт, арьсны хорт хавдар үүсгдэг хорт хит яган туяанаас хамгаалахад тусалдаг. Мөн хангалттай ус уух нь арьсыг дотроос нь чихтэй байлгахад тусална. Арьсаа сайхан харагдуулахын тулд өдөрт дор хаяж 8 аяг ус уухыг зөвлөж байна. Ундны уснаас гадна жимс, хүнсний ногоо, уургаар баялаг тэнцвэртэй хооллолт нь арьсыг эрүүл байлгахад хувь нэмэр оруулдаг. За 6 дугаарт нь арьсаа цэвэрлэж гуйжуул. Хүзүү болон арьсаа зөөлөн цэвэрлэгчээр цэвэрлэж эхлээрэй. Мөн халуун ус хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь арьсыг хуурайшуулж чочрооход хүргэдэг. Хүзүү болон деколетыг гуйжуулснаар арьсны өгцөн эсийг арилгаж, эсийн эргэлтийг сайжруулснаар арьсыг толгор гэрэлтсэн болгоно. Арьсанд гэмтэл учруулахгүй тулд зөөлөн гуйжуулагч хэрэглээрэй. Хүзүү бол таны насыг илтгэдэг хамгийн тод хэсэг бөгөөд байгалаасаа нүүрний арьснаас нэмгэн уян хатан бус байдаг тул хүзүү чэйжнийхээ арьсыг аль болох эрт арчилж хамгаалж хэвсэх хэрэгтэй. Хүзүүний арьсаа арчилгахдаа гаргадаг алдаа нь нэгдүгээрт нь олон хүмүүс зөвхөн нүүрэндээ анхаарлаа хандуулж хүзүүгөө мартдаг. Хоёрдугаарт нь хүзүүн тусгаалan зориулсан бүтээгдэхүүнийг тэр бүр хэрэглэдэггүй ба энэ чочрох бүтээгдэхүүн хэрэглэх нь гэмтэл учруулж хөгшрөлтийн явцыг хурцсгадаг. Гуравдугаарт нь олон удаа гуйжуулдаг. Хит гуйжуулах нь хуурайшил, чочрол, арьсны хамгаалтын бүрхүүлийг гэмтэж болно. Тиймээс 7 хоногт 1-2 удаа гуйжуулах нь хангалттай. Арьсаа арчилж эхлэхэд хизээч оройтдаггүй ба эрт биш гэдгийг санаарай. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.